Монгол үндэсний өв соёл түүхийг түгээн дэлгэрүүлэгч Сого Entertainment үзүүлж байна. Өдөөгийн Перлэ. Төрийн шагналт академич түүхийн шинжлэх ухааны доктор, ууган археологч, түүхч, зохиолч, орчуулагч, олон түмэнд хөдөөгийн Перлэ нэрээр алдаршсан Дандны Перлэ. Монгол судлал анх Монголд биш гадаад орнуудад үүсч хөгжсөнийг 20 дугаар зуунд эрчимтэй хөгжүүлж нутагшуулан Монгол улсыг дэлхийн Монгол судлалын төв болгоход гол үүргийг гүйцэтгэсэн Монгол эрдэмтдийн нэг. Монголдо анх удаа эрдмийн зэрэг хамгаалсан судлаач 1959 онд Хятад нар тэдний монголчуудтай холбогдсон сэдвээр дэд эрдэмтний зэрэг 1981 онд монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн асуудалд сэдвээр докторийн зэргийг тус хамгаалсан. Монголын төдийгүй дэлхийн түүхийн шинжлэх ухааны эргэлтэнд 3 голын монголчууд хэмээх нэр томьёог анх оруулсан. Түүхийн шинжлэх ухааны хавсраг олон ухаан болох зоос судлал, тамга судлал, сурвалж судлал гэх зэргийн үндсийг тавих хэсгийн нэг юм. Монголд анх удаа хийсэн эрдмийн зэрэг хамгаалах хурам. Түүхийн ухааны доктор эрдэмтэн судлаач хөдөөгийн Перлэ, Кидан нар тэдний монголчуудаа холбогдсон сэдвээр түүхийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалах хурлын үеэр 1959 он